өндөр эмчилгээ өргөхөд бэлэн боллоо. Эдэлава Аяжан гэдэг охин 2002 онд Казахстаны өмнөд засгийн хуучин дүүрэг болох Алматы хотод төрсөн. Аав нь ачааны машин барьдаг, байнга зам дээр явдаг жолооч. Ээж нь супермаркетын касчин, өдөрт 10-аас дээш цаг ээлжин зогсдог байжээ. Эцэг их нь өглөө өөрөөр гараад орой харанхуй болтол ажиллаж, нэг төгрөг бүрийг хурааж зүгээр л ганц охиноо илүү сайн сургууль сургах юмсан гэж хичээдэг жирийн лайл байв. Дунд сургуулийн наснасаа л Эдэлава урлаг гооцун тал дээр онцгой авьяастай харагдаж эхэлжээ. Халаасны мөнгөөрөө даавуу аваад сургуулийнхаа дүрэн төвцийг өөрчилж загварлаг даашинз болгож өмсөд бүр ангийнх нь миний хувцсыг бас ингээд өгөөч гэж хүсдэг болсон гэдэг. 2019 онд Эдэлава Алматигийн үндэсний техникийн сургуульд элсэж загвар дизайны мэргэжлэр суралцдаг болсон. Тэр дороо л хичээл дээрээ бүтээл сэтгэлгээтэй оюутан гэдгээрээ багш оюутнуудад танигдчихжээ. Түүний дэвтэр дотор зүгээр нэг хичээлийн тэмдэглэл байгаагүй. Сонгодог стилээс ахгуулаад орчин үеийн минимал загвар туртал байв. Загвар бүрийнхэн доор ямар давуу хэрэглэх, ямар өнгө зохицуулах, ямар оёлын арга барил ашиглахын хүртэл нямба бичигдсэн байдаг. Хичээлийнхэн засварч хүлээгөөр гэр бүлдээ туслая гэд тэр нэг оёлын газарт цагийн ажил хийдэг байлаа. Зөвхөн дизайн сайн хийгээд зогсохгүй эсвэр гаргах, лекал таруулахтай хүртэл маш сайн цав дуртай болохоор харилцагчид нь түүнд дорхноо л итгэж байнга дуудаж цагаалга өгдөг болжээ. Ирээдүйн гэрэл гээтэй амьдралын дөнгөж цэцгэлж эхэлсэн байсан ийм л охин. Харамсалтай нэг эрэгтэй хүнтэй таарснаар энэ бүхнийг нэг мөсөн сүрүүлчихэн гэдгийг тэр үед хинж төсөөлөөгүй юм. 2020 оны 11-р сарын 1 бороотой өдөр Торобов гэх нэгээр Эдэлава ажиллах оёлын газарт орж ирэв. Тэр эрэгтэй маш цэмгэр, пижак нь яг таарсан, цэмбисэн төрхтэй, боловсралтай, нийгмийн байр суурьтай хүн шиг харагдсан. Дуун намуухан ааш авир нийлдэг. Тэр удахгүй бол академик конференцэд өмсөх, дэгжин ослол захиалах гэсэн юм гэж ярьжээ. Ажилчид түүний хэмжээг авахыг хүлээж суух зуур нүдэнд гинэт нэг зүг рүү туслаа. Тэр бол ширээн дээр толгоогоо гэлжилгэн зураг зур суусан Эдэлава байв. Түүний төвлөрсөн байдал авьяаслаг гар хөдөлгөөнд татагдсан мэт болж Торобов өөрөө очиод яриа өдөв. Торобов өөрийгөө ойролцох нэг имийн занд ажилладаг энд зүжгэж танилцуулсан. Харин үүгээр зогсохгүй тэр гооцоо урлагт үнэхээр дуртай гэж ярьжээ. Эдэлава угаасаа их сониуч шинэ юм сурч мэдэх дуртай байсан болохоор түүний тэр цэгцтэй, уран ярьдаг, логик сайтай тайлбаруудад маш хурдан татагдсан. Ингээд тэдний яриа эхлээд зүгээр л хувцас загвар, дизайн гэх мэт зүйлээс явандаа урлагийн түүх, дорнод өрний философи, гоо сайхан гэж юу вэ? Амьдралын тухай үзэл бодол руу тэлж эхэлжээ. Уулзалт бүр дээр Торобов өөрийн өргөн мэдлэгийг маш чадварлаг харуулж Эдэлавагийн нүдэнд улам л ухаантай, гайхалтай хүн болж харагдах болов. Зөвхөн үүгээр зогсохгүй Торобов байнга түн загвар, урлаг, гоо зүүн тухай ном авчирч өгдөг болсон. Бүр өөрийн ажилтдаг имийн сан руугаа урьж яваачаад им найруулах үйл явц дотор гоо зүүн зарчим байдаг шүү гэж их л хөөрч сонирхолтой ярьдаг байлаа. Эдэлава бол нийгмийн муу мухайг огт мэдэрч үзээгүй, гинэн сайлган, тун цэвэрхэн сэтгэлтэй охин байсан. Тийм болохоор тэр залуугийн их сонирхол, онцгой анхаарал ард юу нөхдөж байгааг огтхон сэжиглээгүй. Ингэсээр байгаа тэр өөрөө ч мэдлгүйгээр энэ эрэгтэй маш урьдчилан төлөвсөн хар бараан нөхрөө алхам алмаар орж байгаагаа огт мэдээгүй юм. 2021 оны 3 дугаар сарын 19-ний өглөө Эдэлаваас ирээд өнөөдөр өөрт нь үнэхээр онцгой өдөр болж өнгөрнө гэдэгт итгэлтэй байлаа. Ердийн гişгээ тэр аялын газартаа бусдаас айрт иржээ. Гэхдээ өнөөдөр алхам бүрэн арай илүү хөнгөн, инээмсэглэл нь бараг нүүрнээс нь найрлахгүй байв. Өнгөнгийн даван болуудыг тавиур дээр эмхэлж байхад дуртай дуугаа ярхан дуулж хаяа нэг цаг руу хараад дотроо тогтолж байлаа. Учир нь энэ өрөө тэр найз залуу Александертайгаа романтик болцоонд явах ёстой байжээ. Эдэлава Александр хоёр их сургуулийн урлагийн клубын нэг арга хэмжээндээр анх танилцсан. Хоёулаа дизайн чиглэлээр сурдаг учраас ярьж хөөрөх сэдвүүд дуустдаггүй. Уулзалт бүр нэг хөвгөлтэй, хоорондоо маш их ойлголцдог болжээ. 6 сарын турш үерхэх хугацаанд тэдний сэтгэл улам гүнзгийж, хоорондын холбоо улам батбух болсон. Энэ оройн болцоогч бас аль хэдийн хамтаа төлөвлөж, хоёр талаас нь адилхыг хүлээж байлаа. Эхлээд кино театрт шинэ гарсан киног хамт үзээд дараа нь хотын төв рүү алхаж сошиалд их тренд болж байгаа нэг ресторан орж үзнэ гэсэн төлөвлөгөөтэй байв.
4 цагт Иделава ажил дээр хийх ёстой байсан сүүлийн ажлаа дуусгаад хувцас салах өрөөрөө яран орлоо. Тэр ажлын хугацаа нэмба тайлж цагаан нэмгэн цамц Дженсэн өмнөд болзоонд явах хугацаа өмссөн байна. Ажлаасаа гарахынхаа өмнө уцаа гаргаад Александр руу харин орой уулзсан шүү гэсэн утгатай өхөөрдөн мессеж хэлгээлээ. Гэвч цаг өнгөрөөд кино эхлэх төхөөд байхад Иделава харагдсангүй. Кино театрын үүдэнд Александр Иделаваг хайж хүмүүсийн царайг дахин ширтэж хүлээн. Тэр уцаа гаргаж ирээд нэг залгалаа, хариу алга дахиад залгалаа. Эхэндээ Александр яах вэ гинэт нэг ажил гарсан байж магадгүй. Эсвэл уцаа цүнхэндээ ичгээд сонсоогүй байх гэж өөрийгөө тайвшруулжээ. Тэр зүгээр юу болсон бэ гэж мессеж бичээд төвчээртэй үлээсээр байлаа. Гэхдээ хагас цаг өнгөрөөд байхад хариу ирсэнгүй. Удаан хүлээсэн айдас нь аажмаар жинхэнэ төгшөөр муу ёрийн зүн болж хувирч эхэллээ. Александр яарвчлан Иделавагийн гэр бүл рүү дараа нь дотны найз нөхөд рүү холбогдож эхлэв. Хин нэгэн түүнтэй уулзсан уу? Хаана байгаа тухай мэдэх хүн байна уу гэж гэвч бүгд адилхан хариулав. Үдээс хойш тэр огт харагдаагүй. Хаана байгаа нь ч мэдэхгүй гэв. Цаашид хүлээх ямар ч аргагүй болсон Александр хамгийн ойрын цагдаагийн эсрэг рүү очиж найз охиноо алга болсныг албан ёсоор мэдгэлээ. Хэрэг бүртгэлчид мэдэгдэл аммагц шууд мөрдөн байцаалтаа эхлүүлв. Эхний алхам нь Иделава ажил харсны дараа ердийн явдаг зам дагуух бүх камерын бичлэгийг гаргуулж хянах байлаа. Хяналтын камеруудыг анхаарлаа шалгасны эцэст тэд нэг маш чухал зураг олжээ. Камер дээр Иделава нэг эртээ хам талхаж юм. Тэгээд хоёулаа Ооцс гэж нэртэй орон сууц руу хамт орж байгааг харжээ. Хамгийн амир нь тэр цагаас хойш камер дээрээс Иделава тэр байрнаас гарч яваа ногт харагдаагүй. Цагдаа нар нэн даруй тухайн байр руу очиж шалгав. Барилгыг хариуцсан үнэн тиймээ тэр өдөр 2 хүн лифтэнд хамт сууж байхыг би харсан. Тэр эрэгтэй бол энэ амьдардаг эмзүүч Торобов байсан гэж санаж байгаагаа хэлжээ. Мөн тэдэнд Торобовын утасны дугаарыг өгсөн боловч цагдаа нар залхахад утас нь унтраалтай байв. Тэд Торобовын амьдардаг давхурд гарч хаалгыг нь тогшлоо. Гэхдээ дотроос нэг ч чимээ гарахгүй хэн ч хариулахгүй байлаа. Мөрдөн байцаалтаа өргөдөхийн тулд цагдаа нар түүний нийгмийн хүрээ ажилтг газар гээд бүх талыг нь шалгаж эхэлжээ. Тэгсэн чинь маш хачин баримтууд илэрсэн. Тэр өдөр буюу хэрэг гарсан үдээс хойш Торобов эмээ сандаа өвчж эхлэв. Ажил дээр очиж чадахгүй гэж хэлээд ажилдаа очихгүй байв. Тэгэхээр Иделава түүнтэй хамт байранд орсон. Тэр цагаас хойш Иделава байшингаас гараагүй. Торобовын утас унтраалтай, хаалгаа онгойлохгүй, дотроос хариу алга. Ажилдаач бас очиагүй. Энэ бүх хачин давхцал нийлээд ирэхээр цагдаа нарт энэ ердөө алга болол биш, үүнээс хамаагүй ноцтой зүйл болж байгааг олгуулв. Нэмэлт мэдээлэл цуглуулахын тулд цагдаа нар байрны хаалга болгоныг тогшиж хөршүүдээс асууж эхлэв. Торобовын байрны яг эсрэг талд амьдардаг нэг настай эмгэн маш чухал зүйл хэлсэн юм. Тэр хэрэг болсон орой Торобовын байрнаас маш чанга ширүүн дуу гарч байсан. Дотроос юм агалж нүдэж байгаа юм шиг шангадав. Тайвлага сав хөдлөх чимээг сонсогдсон гэж ярьлаа. Гэхдээ тэр эрэхтэй ганцаараа амьдардаг, хөршүүдтэй бараг харьцдаггүй, хаашаа явдгийг мэддэхгүй, нууцлагддаг хүн байсан учраас эмээ айгаад юу ч асууж зүрхлээгүйг нь. Хөршүүдээс мэдүүлэг авч байхдаа цагдаа нар Иделавагийн утасын жагсаалтыг мөн шалгасан. Тэгтэл сүүлийн хэдэн хоногийн дотор Иделава Торобов хоёр маш олон удаа уцаар ярьж мессеж бичсэн тодорчээ. Гэрчийн яриа аимшигтай хэрүүл басан утасны жагсаал хоорондоо байнга холбоотой байсан. Тухайн өдөр ажлаасаа шүлээ авч гэртээ байсан. Энэ бүхэн нийлээд ирэхээр ганцаараа амьдардаг энэ эрэгтэй гол шигтэн боллоо. Тэр шөнөл гэхэд Алматы хотын цагдаа нар шүүхээс яаралтай орон сууцнд нэгжлэг хийх зөвшөөрөл авах хүсэл гаргасан. Хэдэн цаг хүлээлтийн дараа шүүхээс албатан нэвтрэх зөвшөөрөл авчээ. Цагдаа нар өглөөр Торобовын хаалганы өмнө натсан. Хаалганы цаанаас нэг хүн алхаж хөдөлж байгаа нь тод сонсогдно. Дотор нь хэн нэгэн байж байгааг тэд мэдэж байлаа. Цагдаа нар хаалган онгойлго цагдаа байна гэж удаадараа дуудсан ч дотроос ямар ч хариу алга. Ингээд тэд хүлээх ямар ч боломжгүй гэж үзээд хаалгыг хүчээр өшгөлөж онгойлгохоор шийджээ. Гэхдээ хаалга нээгдэх дээр мөчөд дотгошоо ормогц тэднийг юу өгөхийг хинж төсөөлөөгүй байлаа. Хамгийн туршлагатай мөрдөгч хүртэл цочирдож хөдөлж чадахгүй нүдэнд нь үзэгдсэн тэр дүр зураг насан туршид нь мартагдшгүй аимшиг болж үлджээ. Хаалга онгоомогц аимшигтай өмхийн өнөр өнөртөж офицеруудын зарим нь ухарч ам амраа таглахад хүрсэн.
Өрөөний гол Торобов цусандаа утгалтан битэж байлаа. Үзүүнийхэн доор маш гүн зүсгцэн шарах байсан. Гартаа одооч хурцтай мутаг хатгсан хэвээр байжээ. Өрөө тойруулж харахад шалны том хэсэг бүхэлдээ цустай. Хаасайгүй битүүхог гэлгар ууднууд овоорч замраагүй байв. Бүх шинж тэмдэг нь тэр саяхан амиа орлож хийсэн зүйлээсээ зугтах гэж оролцсон тодорхой. Энэ хэрэгт хамгийн гайхалтай нь төр засаг альбом мэдэгдэл бүр дээр нь Торобовын царайг бүрэн нуучсан байсан. Камерын бичлэг албан ёсны фото зураг дээрч түүний царайг бүдгэрүүлсэн байлаа. Тийм болохоор хэвлэл мэдээлэл олон нийтийн сүлжээгээр түүний жинхэнэ зураг дэлгэнгүй мэдээлэл олох бараг боломжгүй болжээ. Гэхдээ энэ бичлэгийг эцэс хүртэл үзвэл бид тэр хүний нууцлаг өнгөрсөн жинхэнэ төрхийг харна. Цагдаа нар түргэн тулсанд дуудаж Торобовыг хамгийн ойрын эмнэлэг рүү яаралтай өргөж амь насныг нь аварчээ. Яаралтай байдлыг нь хойшин тавьсны дараа тэд байр доторх үзэгдлийг алхам алхмаар маш нямбар шалгаж эхлэв. Харагдаж байгаа дүр зураг үнэхээр үгээр хэлхий аргагүй байлаа. Өрөөнүүд нь яг л дайны талбарыг санагдуулна. Юм унаж хагарсан цус бол хаасайгүй, гэлгарууд хог новш овоолсон. Ер нь бол хүн амьдрах боломжгүй аимшигын газар болсон байв. Галтгоор орох үед мөрдөгчд плитгэн дээр буцаалж байгаа шүлтөө төмпөн харлаа. Өөр савсаж дотроос нь өмхийн үнэр гарч байв. Харин сайн харж шалгатал тэр төмпөн дотор нь хүний гавл байжээ. Бүр амт оруулж амталсан шинжтэй байв. Төмпөн доторх муухай үнрээс болоод хамгийн туршлагатай цагдаа хүртэл бөөлсөн хурж хэсэг хугацаанд дуугарчихсгүйгүй. Өрөөнүүдийг өргөжлүүлэн нэгжихэд жижиг гэлгар ууднууд хаасайгүй өглөрч тэднийг нээж үзэхэд нэг ууданд нэг шүд эсвэл ганц хуруу эсвэл хөлийн өмс байлаа. Нийт 20 хүмүүс нэг хүний гар хөлийн бүх хүмүүс. Хамгийн чихүүц хөргөн зүйл нь эдгээрийг зүгээр хачсан биш. Торобов нэг бүрчлэн ангилж тус бүрийг нь жижиг гэлгарууданд хийж дээрээс нь бичиг дугаар тавьж системтэйгээр хадгалсан байлаа. Өөр нэг буланд шатааж амжаагүй эсвэл хайж амжаагүй биеэ эсгүүд хаягдсан байсан бөгөөд харж чадхааргүй үнэхээр аимшигтай байдалтай болжээ. Дараагийн өдрүүдэд цагдаа нар хотын өөр хэсэгт байрлах хогийн самнуудыг нэг бүрсэн шалгаж үүрэг даалгавар өгч үлдсэн эсгүүдийг хайсан. Ингээд хэд хэдэн хогийн самнаас хөргөчийн илүү олон эргэтэн хаягдсныг олов. Шалгалтын дүнгээс харахад Торобов 3 дугаар сарын 19-наас 20-ны орой биеийг хэсэгчлэн хуваагаад хогийн сав руу баг-багаар таран хайсан байна. Тэр цагдаа нар ийм хурдан олж, ийм хурдан орж ирнэ гэж огт төсөөлөөгүй бололтой. Ингэж сүхлэрсэн надлгаан дээр үндэслээд цагдаа нар үрдэлсэн байдлаар болсон явдлыг ингэж сэргээн зураглав. Эдэлава түүний хүчирхийлэх гэсэн оролдлогыг няцаасны дараа Торобов байрныхаа дотор түүнийг улаар нь зодож, улмаар амьд нь хүрсэн байна. Гэхдээ тэр зөвхөн аллах уулдаа зогсоогүй. Хохирогчийн шүд хумсыг нь хүртэл нэг бүрчлээ авч ангилан дугаарлаж бүр гавлыг нь буцалгах хүртэл аимшигтай үйлдэл хийсэн байв. Энэ нь жирийн аллагаас хамаагүй давсан маш хүнд сэтгцийн гашигтай хүн биш амтан хэмэрэл зүйл байлаа. Энэ хар мэдээ охины гэр бүл төрмөгц тэд үнэхээр бүрэн утгаараа нурах шиг болсон. Эцэг их нь уйлж хайртай ганц охин минь ийм байдлаар мэдэхгүй зэрлэг амтны гарт үрцэн гэдэгтээ эвлэрч чадсангүй. Охиныхон дүү хэвлэл ярьслага өгөхдөө уураа барьж чадахгүй улимсаа дийлэхгүй байлаа. Тэр хүн бол бүр хит солиотой хүн. Хэрвээ зүгээр л гэмт хэргийн нуун дарах гэсэн бол яагаад шүд болгоныг нь сугалж умсыг нь нэг нэгээр нь хуулж авчгаад тус нь уудалж дугаарлах ёстой байсан юм. Яг юу бодож тэгсэн юм гэж тэсэж ядсан ууртаа асуусан. Энэ асуулт бол энэ эргийн талаар сонсон хүмүүрийн толгойд эргэлзэн хариултгүй үлдсэн хамгийн том асуулт байлаа. Тэр өдрөөс эхлээд Эдэлавагийн ээж аав өдөр болгон уйлж охин нь нэг сургууль төгсөөгүй, мөрөөдлөө биелүүлж амжаагүй байтал ингэж явчихлаа гэдэг үнэнтэй огт илэрч чадсангүй. Харин найз залуу Александр юу басныг бүгдийг сонссныхаа дараа бүр сүнсгүй юм шиг болжээ. Тэр цагдаагийн газрын үүдэнд хоноглох шахам уйл зууж яагаад би найз охиноо хамгаалж чадсангүй вэ гэж өөрийгөө л байнга буруутгаж байсан. Мэдээллийн хэрэгсэл энэ хэрэгтэй холбоотой баримтуудыг цацаж эхлэмэгц Эдэлавагийн аимшиг төглийн тухай мэдээ маш хурдан тархаж Казахстан даяар шууган болов. Хамт сурч байсан оюутнууд багш нарын хүртэл авьяастай ирээдүйтэй охин ийм аимшигтай нас барсан гэдэгт огт итгэж чадахгүй байлаа. Зөвхөн түүнийг таньдаг хүмүүс биш Алматигийн орсон суугчид бүгд айц давтав. Олон эмэгтэйчүүд ганцаараа явахдаа юу ч тохиолдож болно гэж бодоод
гадаа гарахаас хүртэл имээдэг болжээ. Сошиал дээр энэ нэрийн тухай хаштаг сэдвүүд маш хурдан тренд болж сая хүний анхаарлыг татаж байлаа. Гэхдээ удахгүй Казахстаны засгийн газар нэг шийдвэр гаргаснаар хохирогчийн гэр бүл олон нийтийг улам их урлуулж сэтгэл дундуур болгосон. Хэрэг шүүхийн шатанд ормогц энергийн талаар гарсан бүх альбан мэдээ баримтад Торобовын царайг бүрэн бүдгэрүүлж нэр болон мэргэжлээс нь өөр бүх хувийн мэдээллийг хатуу нууцд хамааруулжээ. Сэтгүүлчид яагаад ингэж нууж байгаа юм бэ гэж асуухад хууль зүйн амнаас ерөөсөө хувийн нууц хамгаалах үүднээс гэж бүдэг бадам хариулт өгөөд хэний нууцыг хамгаалаад байгааг тодорхой хэлээгүй. Алуурч нь хохирогч уу хэнийх вэ гэдгийг тайлбарлаагүй. 2021 оны 3 дугаар сарын 29-нд эмч нарын хэдэн өдрийн эмчилгээнээс хойш Торобов амиа орлохын шархаасаа аашмаар итгэж эхэлжээ. Түүний биеийн байдал гайгүй олмогц шорон руу шилжүүлж байцаал эхлүүлсэн. Цагдаа нарын цохилуулсан нотлохоо байр доторх байдал, хяналтын камер, утасны жагсаалт бүх зүйл түүний гэмт хэргийг ойлгомжтой харуулж байлаа. Ийм тодорхой баримтын өмнө Торобов эцэст нь Эделава галсан гэдгээ хөвлөнширсэн. Гэхдээ тэр хэрэг хүлээсэн ч зөвхөн нэг нөхцөлтэйгээр хүлээе гэж зүтгэжээ. Тэр хүчирхийлэл үйлдсэн гэдгээс гадна цогцыг доромжилсан болон санаатаа гаргаж байдлаар дорд үтсэн гэсэн бүх нэмэлт зүйл ангийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан байна. Хүмүүс шүдийг нэг бүрчлэн суулж ангилж дугаарсан шалтгааныг нь асуухад би гэмт хэрэг нуухын тулд хэн болохыг нь танихад хэцүү байх гэж хэлсэн. Амьд байхад нь тамал зовох гэсэн санаа байгаагүй гэж ярьжээ. Хэдэн сарын дараа Алматы хотын шүүх энэ нэргийг хаалттай нууц байдлаар явуулсан. Шүүхийн дайгамд хинж орж болохгүй, хохирогчийн эцэг их хүртэл ажиглах хэрэггүй байв. Шүүгээс өгсөн албан тайлбар хэрэг хэтэрхий хэрцгий олон нийтэд хит их нөлөө үзүүлэх учраас энгийн иргэдэд сэтгэл зүйн дарамт болохгүй байлгах үүднээс хаалттай шүн гэжээ. Гэхдээ олон нийт ийм тайлбарыг бараг шоолох шахан хүлээж авсан. Ийм том хэрэг аль хэдийн бүх интернетэд тарчихсан байхад иргэдийг хамгаалж буй нэрийн доор хаалттай шүүх нь хинт ч үнэмшлээ санагдахгүй. Харин ч эсэргээрээ нууцлах ямар нэгэн байгаад байна. Алуурч нь хэн нэгэнтэй холбоотой улс төрийн дээд гаралтай үнэн. Яагаад ингэж хамгаалаад байна гэсэн асуулт улам их тавигдав. Хамгийн хүлээн зөвшөөрөхөд хэцүү хэсэг нь хэргийн цаг хугацаа байлаа. Яг энэ хэрэгээс хэдхэн сарын өмнө 2021 оны эхээр Казахстан улс аль бие ёсоор цаазаар авах ялыг бүр мөсөн байхгүй болгочихсон байсан. Тэгэхээр ямар ч хэрцгий ямар ч зэрлэг гэмт хэрэг хийсэн бай. Гэмт хэрэгтэн дээд хэмжээний ял авах эрх зүйн боломжгүй болсон гэсэн үг. Хэдэн сарын дараа Алматы хотын шүүх эцсийн шийдвэрээ гаргав. Үр дүн нь олонний таамаглаж байсантай ойролцоо байлаа. Шүүх Торобовыг аллагын гэмт хэрэг үйлдсэн гэж үзээд 25 жил хоригхаал оноожээ. Мөн хохирогчийн гэр бүлд ойролцоогоор 43 мянган $. Тэнцэх төхөн төлбөр олгох шийдвэр гаргав. Хамгийн сонирхолтой нь шүүхийн явц ял оноосны дараач ард түмэнд алуурчны зураг, нарийн намтар, хувийн мэдээллийг огт илгээгүй. Түр засаг түүний царайг нууц шиг хамгаалсаар байлаа. Шүүхийн шийдвэр гарсан даруйд Эделавагийн гэр бүлийнхний уур бухимдал, сэтгэлийн өвдөл улам хүчтэй болсон. Тэдний нүдээр бол ийм амтан, аимшигтай гэмт хэрэг хийчихэд ердөө 25 жил суугаад дараа нь гарч ирнэ гэдэг бол шударгаас огт биш байлаа. Охин нь гой сайхан мөрөөлөөр дүүрэн авьяастай гэрэлтэй эрүүдтэй байсан. Гэвтэл тэр бүхний үнц нь өнөөдөр ердөө $43 мянган болсон гэж бодохоор тэдний зүрх улам шархалж байв. Үүнээс ч илүү гашуун нь алуурчны ирээдүй 25 жил хоригдоод дотор нь сайн хүн болж байгаа нэрээр хугацаанаас өмнө сулагдах боломжтой. Тэгэхээр 40 гарсан насандаа тэр шорондоо сууж дуусаад хинч танихгүй газар очиод шинээр амьдрал эхлүүлэх боломжтой. Харин Эделава гэдэг нэр бол хизээч амилж ирэхгүй газар дор хүрсэнд хүйтэн шорондонд үлдэнэ. Түүний гэр бүл бол үлдсэн насаараа энэ шархтайгаа амьдрна. Энэ бүхний хүлээн зөвшөөрлгүй Эделавагийн гэр бүл шандрашгүй тэмцэж байна. Тэд аль болох бүх төрийн байгууллагын хаалгыг тогшин шүүхээс хэргийн шийдвэрийг дахин хянаж илүү хатуу ял анахыг шаардаж байгаа. Зөвхөн хохирогчийн гэр бүлч биш Казахстаны олон иргэн энэ шийдвэрт сэтгэл дундуу байгаа. Олон нийтийн дунд ийм аимшигтай хүний мөсгүй гэмт хэрэг хийсэн хүн хизээч шоронгоос гарч болохгүй. Ийм хүн амьд үлдээд ямар хэрэг байна вэ гэдэг байр суурь зөнхөлж байна. Гэмт хэрэг гарснаас хойш цаг хугацаа өнгөрөх тусам энэ нэрийг мартагдах бус харин ч эсэргээрээ сошиал дээр дахин цохигдож
шүүмжлэл, хэлэлцүүлэг улам нэмэгцээ байлаа. Зөвхөн шүүхийн хэзөөлөн шидэглэг буруутахад зогсохгүй ганц асуултыг дахин тавьж байна. Яагаад засгийн газар алуурчныг хамгаалаад байна вэ? Яагаад ил хад мэдээлэл өгөхгүй бүр эсэргээрээ нуух гээд байна вэ? Үүний ард ямар нэгэн далд ашиг сонирхол байна уу? Гэхдээ энэ нэрийг 2021 онд босно нь нэг талаараа азтай талтай. Тэр үед интернет, сошиал сүлжээ асар хүчтэй болсон байсан учраас нэг зүйл нууцлагдлаа гэд өөр газар өөр мэдээлэл заавал гарч ирдэг цаг үе болжээ. Төр нууцлая гэж оролцсон ч шударга ясыг хүсдэг иргэд өөрсдөө мэдээллийг ухаж гаргах чадвартай болсон юм. Ингээд хүмүүс Торобовын чих нь хэн байхыг олж илрүүлэхээр шийдсэн. Тэд өөрөөр гаргаар түүний тухай бүх зүйлсийг ухаж эцэст нь түүний хувийн Facebook аккаунтыг олж чадсан байна. Төрөөс маш хурдан арга хэмжээ авч тэр аккаунтыг блок хийж бүх мэдээллийг арилгахыг оролцсон. Гэхдээ ганцхан минут алдахгүйгээр скриншот авч хадгалчихдаг хүмүүс аль хэдийн түүний бодит зураг, намтрын гол мэдээллийг татаж авчихсан байлаа. Энэ нэрийг сайн санаж ав. Рахман Берди Торобеков. Тэр 1993 онд төрсэн Алматы хотын баян нэр хүндтэй гэр бүл төссөн. Багаасаа л олон хүний хүрч чадахгүй чанартай боловсрол эзэмшиж сайн сургууль сурчээ. Тэр ухаантайгаас гадна гэр бүлийн нөхцөл нь боломжтой байсан учраас эмзэг чиглэлээр сурч бүр докторийн зэрэг хамгаалалтаа явж чадсан. Ингээд эмийн салбартаа нэр хүндтэй амжилттай яваа хүн болсон. Товчхондоо Торобов бол хүмүүсийн нүдэнд өндөр боловсралтай, ирээдүйтэй, хүндтэй залуу гэж харагддаг үлгэр жишээ мэт хүн байжээ. Түүнийг мэддэг найз нөхөд, хамт ажиллах хүмүүс нь даруухан хүмүүстэй хийлдэг харилцааны соёлтой гэж хэлсэн. Гэхдээ бас нэг нийтлэг зүйл ярьсан нь тэр хүн ер нь их хаалттай, найз нөхөд бараг байдаггүй, сэтгэлээ нэгдэггүй байжээ. Заримдаа ажил дээрээ гинтл намгүн болцоход хийшэртээд харцсан ямар нэгэн хүйтэн тайлбарлаж чадахгүй айц төрүүлэн болчихдог байсан гэдэг. Гэхдээ хинж ийм хүн аимшигтай алуурчин байна гэж төсөөлөөгүй. Гэмт хэргийг илүү гүн судлахын тулд мөрдөгчд түүний утасны дуудлагын жагсаалтыг нэг бүрчлэн шалгаж эхэлжээ. Тэгтэл нэг сонирхолтой баримт болсон. Хэрэг гарахаас өмнө тэр хотын нэгэн хувийн эмнэлэг рүү байнга залгаж мессеж илгээдэг байсан татлагдав. Энэ бол чухал улмар байсан тул цагдаа нар тэр эмнэлэг рүү шууд очиж мэдээлэл авчээ. Эмнэлгийн ажилтнууд анхандаа их болгоомжилж өвчтний нууц гээд ямар ч мэдээлэл өгөхөөс татгалзсан. Гэхдээ цагдаа нар хэргийн ноцтой байдлыг, охины аимшиг төгсгөлийг бүхлээр нь тайлбарлаж энэ бол жирийн асуудал биш гэдгийг ойлгуулсан тул эцэст нь эмчнэр үннээ хэлэхээс өөр аргагүй болсон байна. Торобов удаан хугацаанд ноцтой сэтгцэн эмгэгтэй явж энэ эмнэлэгт хэд хэдэн удаан эмчилж байсан. Өөрөөр хэлбэл нийгэмд боловсралтай эмч, хүндэт доктор гэж харагддаг энэ хүн дотроо маш гүн сэтгцийн асуудалтай нууж яваа аргатай байжээ. Түүний жинхэнэ төрх хэл гармагц олон нийтийн уур хилэн дахин дэлбэрч өмнөхөөс илүү гал авалцаж эхэлсэн. Хүмүүсийн шахал нэмэгдгийн хэрээр нууж байсан зарим баримт эцэстээ ил гарч эхэлсэн байна. Хэргийн газраас хүний биеийн хэсэг илэрсэн бөгөөд эхний шатны шалгалтаар эдилавгийнх байх магадaltaй гэж үзжээ. Үүний дараах хэдэн өдөрт түүний биеийн бусад хэсгүүд хогийн самнаас олдсон байна. Харин үнэн зөв байдлыг хангах зорилгоор шүүх эмнэлэг олдсон бүх хэсэгт тус бүртэн ДНХ шинжилгээ хийсэн. Тэр биеийн эсгийн ДНХ нь эдилавгийнхтай огт таараагүй. Өөрөөр хэлбэл тэндээс олдсон эргэтэн өөр хүнийх байсан. Тэгэхээр аимшигтай маш ноцтой таамаг гарч ирж байна. Эдилава бол түүний эхний эсвэл ганц хохирогч биш байж магадгүй. Гэхдээ мөрдөгчд энэ талаараа сухад Торобов бүхнийг эрс үгүйсгсэн. Тэр надад ямар ч хамаагүй. Тэнд тийм юм байгааг би өөрөө ч мэдэхгүй. Надад хамаагүй гэж дахин хэлэхээс өөр юу ч хэлээгүй. Цагдаа нар энэ чиглэлээр шалгалтаа үргэлжлүүлсэн хэсэг өөр хохирогч олдсон уу? Олон нийтийн өмнө дэлгэрэнгүй тайлбарсан зүйл өнөөдөр хүртэл алга байна. Гэхдээ байгаль нотлохыг харгалзаж үзвэл нэг аимшигтай маш боломжит дүгнэлт хийж болно. Торобов ганц хүн биш, хэд хэдэн хүний аминд хүрсэн алуурчин байх өндөр магадлалтай. Криминал сэтгэл судлалын үүднээс шинжилж үзвэл хохирогчийн биеийн эсгийг цуглуулж, хадгалж, дугаарлаж байгааг Торобей цуглуулах гэд нэрлэдэг. Цуврал алуурчдын дунд маш нийтлэг ажиглагддаг зүйл. Ийм хүмүүсийн хувьд хохирогчийн биенээс авсан жижиг зүйлс нь тухайн үед хийсэн гэмт хэргийг дахин дотроо сэргээж таашаал авах, өөрийгөө дахин хүчрэхийг бүхнийг захирж байгаа мэт мэдрэх хэрэгсэл болдог.
Хумс шүд гэдэг бол хүний өвөрмөсдийн ихээ агуулсан дахин давтагдашгүй идэрхтэн. Торобов тэдгээрийг нэг бүрсэн салгаж англиад тоог хоод өгч системтэйгээр хадгалж байсан нь зүгээр нэг баримт нүүн дарах гэж биш. Харин хохирогч болгондоо тусдаа тэмдэглэл үлдээж бүртгэж авч байгаа мэт өөрийнхөө доторх гаж үслийг дижээж байсныг шинжгэж үзэж болно. Дээрээс нь ингэж нэг бүрсэн дугаарлаж систем гаран хадгалж байгаа зан үйл нь ихэнх цовруг алуурчдад байдаг ёслол маягийн дотоод зан үйлийг илтгэнэ. Өдөр тутмын амьдрал дээр бол Торобов маш ийдэг, даруухан, хүмүүстэй сайхан харьцдаг, боловсралтай хүн шиг харагдана. Гэтэ дотроо тэр нь ер нь ганцаардмал хүмүүсийн анхаарал хүлээн зөвшөөрөл авахыг хүсдэг атлаа бодит амьдрал дээр тэрийг авч чаддгүй. Тэр дундаа эмэгтэйчүүдтэй харилцахдаа маш их сэтгэлийн доголдолтой байж магадгүй. Тиймээс эмэгтэйчүүдэд хүчирхийлэл үлдэх, амийг нь авах замаар их хүч мэдрэх, биел төр баригч, биел бүхнийг үдирддэг гэсэн хий хоосон хаамт мэдрэмжийг олж авахыг хүсдэг байж болох. Нэгэн тийм гаш зуршил эхэлчихвэл цоврал алуурчдын хувьд зогсох бараг боломжгүй. Гэмт хэрэг болгондоо шийтгэлээс нэг удаа мултарна гэдэг нь тэдний хувьд шагнал шиг болж би өргөжлүүлээд байсан ч хинч барьж чадахгүй гэсэн бардан байдлыг улам өсгдөг. Ингээд тэд улам зоригтой, улам зэрлэг, хийдэг хэрцгийлэл нь улам дамжирдаг. За ингээд та бүхэн өнөөдрийн иргэн талаар юу гэж бодож байгаагаа сэтгэл хэсэгт заавал бичиж үлдээгээрэй.